100 чөтгөр, 1 ялагч. Дунд сургуулийн сурагч Такамине Кийомаро нь маш ухаантай бөгөөд бусдыг өөрөөсөө доогуур гэж боддог. Үүнээсээ болж ангийнхандаа гадуурхагдан байнга дээлхүүлдэг. Түүний хувьд амьдрал маш уйтгартай санагддаг. Нэг өдөр бүргэд унсан нүцгэн хүүхэд Кийомарогийн өрөөний цонхыг хаглан орж ирдэг. Тэр хүү бол Гашбел. Ой санамжаа алдсан Гашийг Кийомарогийн аав ойгоос олсон ба хариуд нь Кийомарог хүмүүжүүлнэ гэдэг. Уурсан Кийомаро Гашийг битгий балаарай бай гэдэг. Гэтэл Гаши амнаас гинэ цахилгаан гарan өрөөгөн сүтгчдэг. Учир нь Гаш хүн биш чөтгөр. 1000 жил тутамд 100 чөтгөрийг дэлхий рүү илгээж чөтгөрийн хааны титмийг авахын тулд хоорондоо тулалдах ёстой. Тэдний хүч чадлыг шидэт номонд хийсэн бөгөөд зөвхөн номыг нь уншиж чаддаг сонгогдсон хамтагч нь л чадлыг нь ашиглаж чадна. Гаши хамтагч уу Кийомаро. Эхэндээ татгалзсан ч тэд нэг баг болж чөтгөрүүтэй тулалдан номыг нь шатааж чөтгөрийн ертөнц рүү буцаах харгас тулаанд оролцдог. Яванда Кийомаро бусад чөтгөр ба хамтагчийн багуудтай танилцсан. Зарим нь аимшигтай, зарим нь сэтгэл өвтгмөр, зарим нь маш инээдтэй байдаг. Аажмаар Кийомаро амьдрал огт уйтгартай биш гэдгийг ойлгож эхэлдэг. Райко Макотогийн мангаас эдэлсэн Конжики no Гашбел 10-10 нэг анги дээр илгээ татгаарыг нээх бол дараагийн анги дээр асгачлаа уйлна. Өдөр бүр нэг анги.